За үгүй. Цааны цагийн дараа нэг хүмүүс нэг юм Facebook руу анхаарсан байх үед нь явуулчих юм бол notification дээр нь яг нэг удаа тиймгээд очиж байгаа. Эсвэл зүгээр нэг өглөө ч юм уу эсвэл бүр шөнө орой унтчих чахт нь явуулчих. Тэр оройн 11 цагаас өглөө 9 цаг хүртэл notification дүүрээ. Тэгэхээр энийг бол нэг тоохгүй гэсэн. Тэгэхээр яг тоогдох үе дээр би энэ хүнийг тоогдчих болоудаа гэдэг нэг хандлага дээр бид энийг ашиглаж юмар бид яаж нэг фоллоуч нэмээд авч боломжтой. Тэгээ жижиг деталь болгоныг бид боломж олгож ашиглахгүй болвол тэр зүгээр л мөнгө төлж хөвөрөл үргэлж. Тэгээ чинь энийг явуулчихсан тийм. Тэгээ энэ дараа нь өөрөө явуулаарай за. За окей. Тэгээд ингээд тэгэхээр яг мета хэсэг дээр бид нар бүх зүйлүүдээ хянаад шалгаад явуучих ёстой. За энийг хянаж шалгаагүй байж ш. Дараачих дээр юу гэж тийм буст руу шууд найдаад очих хэрэгтэй. За одоо энэ visit insights гэж байна. Visit insights энийг үзээч нэг complete энийг ерөөс хараагүй хянаагүй яваад байна гэж байна. Бид зүгээр visit insights руу явж ороод all insights шалгаж шít. Ерөнхийдөө ямар хандлттай ч миний view гэдэг ч reach тий. За follow гэдэг ч за page plan яаж нээж тэрнийг би явж ороод шалгаад энэ зүгээр нэг гэл чиглэлтэй болчих. Бид нөө хийх ёстой үйлдэлүүдээ хийчихэд энэ өөрөө автоматар чиглэлтэй явчихсан. Одоо энэ чи insights чи чиглэл complete гэдэг дүүрээд явчихж байгаа гэсэн. Үйлдлийн хичээл цаанаа өөрөө complete дүүрээд явчихлаа гэсэн. Таад тэр зарим их дээр ч жоохон дутуу мотоо явж магадгүй шүү. Тэр бас сайшлаа. За. Яг гол хайдагсан. Ноцгоод. За. Таад юу гэдэг пэйж утсаа бол хөгжүүлж байна. Пэйж утас дээр давхар юу гэдэг. За энэ хүн дээр болохоор Instagram-аа үүсгээд Instagram дээр холболтоо бас хийцэн байна. Таад дээр бас Instagram холболт хийсэн үү, хийгээгүй байгаа юу эсвэл гэдэг асуудал байна. Гэхдээ одоо Instagram-аа яаж холбосноо ч мэдэхгүй байна шүү дээ. Өөрөө цаанаас. Instagram дээр нь юу болоод байгааг ч мэдэхгүй байна гэж. Бид юм аа хийх гэдэг юм. Instagram-ын нэг тусдаа нэг ажил болгоод Facebook-ийн тусдаа нэг ажил болгоод аваад яваад. За Instagram, Facebook хоёрыг чи бүх юм чи яг ижихэн үзүүлэлтээр саяныхаа планаараа бүх юм чи явуулчихж байгаа шүү. Яг л ижил. Бүүст гэхээр бол тус Instagram байдаг юу? Instagram Meta дээр бүсэлж байгаа. Meta дээр бүсэлж байгаа. Meta дотор Instagram, Facebook, Threads гэдэг зүйл нэмэгдээд ороод ирж байгаа. Тэгэхээр бид 3 чиглэлтэй 3 салбарт гурлан дээр бүслэх боломжтой гэсэн. Хэрвээ таны бүх юу гэдэг те энэ компанид юу гэдэг пэйж хуудсууд чинь бүгдээ хоорондоо холбоостой болвол нэг эйцээр бид 3 газар зар сурталчилгаа явуулах боломжтой гэсэн үг байхгүй. нэг мөнгө төлөв гэсэн. Нэг мөнгө төлөв угаасаа. Хэрвээ Instagram дээр юу ч юм үүсээгүй байх юм бол зар сурталчилгаа чинь үүсээгүй. Instagram дээр чи хаягчин үүсээгүй байх юм бол Instagram дээр нэг бид нар нэг спонсор пост хийчихэнгүүт дуусчихдээ штэ тэн дээр. Камер гороо гэдэг үг гэж очиж. Сачсан. Зэн дөрөв спонсор тариалдаг. Хичээний спид хийгдсэн шүү. Зүгээр. Тэр жоохон дэвшүүлэх гэсэн. За яг хөө энэ suggest for you. За энэ чинь нэг юунууд гарч ирдэ шүү дээ. Спонсордууд гарч ирдэ шүү дээ. Хэрвээ спонсорд гарч ирээд Instagram дээр спонсорд гарч ирээд Instagram хаягч үүсээгүй байх юм бол хуудас чинь шууд энэ чинээ дуусна гэсэн. Бид нар даах юм бол энэ чинь хоосон зайн дээр дуусна гэсэн. Пэйж хуудас руу шидэхгүй, IG руу шидэхгүй, юун дээр шидэхгүй бид зар сурталчилгаа зөвхөн SSC авдаг ч юм уу. Тэгэл хараал өрөх боломжтой эсвэл next тэгэл даачих гэсэн үг байхгүй. Тэгээ холбоотой хийчих юм бол бид даваа тал өсөө нөгөөдөө connect хийх ч юм уу, дараагийн чатбот дээр шидэж авчаад ярилцах ч юм уу, эсвэл дараагийн ахмад гэж тэр боломжууд бүх юм
бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр ажигаа холбоо бүхнүүдээ холбоч юм бидэрт арай илүү даваа талтай л гэсэн. Гэсэн үг шүү. За шууд за үүсэлээ шууд буст руу авчих тийм. Та хэд дээр Ads Manager дээр ашиглаж буст хийж байгаа төлөв хүмүүс байна уу? Эсвэл нөгөө нийтлэгээр буст пост дээр дарж хийж нөгөө эсвэл Ads Manager буст хийж байна. Хийдэг. Хийж байгаа. Нэг бусдад нь яаж манай Буст пост дээр дарж хийж үзсэн үү? Ads Manager-ийн ялгаан дээр тайлбарж байна. Илүү наривчлах юм билээ тий эзэн. Илүү наривчлах яг бүх төстэй хол гэдэгсэн. Яаж зүгээр пост оруулаад тэрнийг доор нэг пост би гараад ирэхээр тэрэн дээр дарж postчээсэн хүн байна уу гэдэг. Гайг бүгдээрээ мөнгө гайгүй зарцуулт юм шүү дээ. Ер нь л яг ийм яг Ads Manager дээр ийм draft үсгээд явж байгаа. Draft дээр чинь санаанд тохиолдол алдаа үүссэн байдаг байхгүй. Хэрвээ шаардлахгүй draft-ууд үүссэн байх юм бол энэ discard шаардлахгүй бол ерөөхдөө устгацж байгаа. Тэгээ энэ нэг юу гэдэг алдаа болоод үлдчих юм цаашдаа аккаунт, Ads аккаунт нь restricted. Бүр хүмүүсээ хаагдах ч юм уу тэрэндээ яг дэмжиж өгдөг үйлдэл хийдэг байхгүй. Тийм нэг асуудал байна. За бүүстийг ярихаас өмнө болохоор миний аккаунт нь өөрөө Ads аккаунт сурчлагын хайг нь өөрөө ямар чадaltaй, ямар чадамжтай бүүстийг боломжтой юм бэ гэдгийг бид нар харах хэрэгтэй. За энэ дээр болохоор энэ аккаунтынх нь зарцуулсан дүн нь ийм болох юм бол 15 болох юм бол энэ картнаас татна гэж тайлбарлаж байгаа юм чи. Энэ дүн ийм болох юм бол энэ данснаас татна гэж тайлбарлаж байгаа. Энэ цааш сурчлагын хаяг нь нэг өдөрт хамгийн дээд нь $50 бүүст хийх боломжтой. Тэгвэл би өдөрт $50 бүүст хийх юм бол яах вэ гэдэг асуудал ирдэг шүү дээ. Би $50 бүүст хийх. Тэгээ би бүр энэ дээр би яаж хийж байгаа дийл хийх хэрэгтэй. Яаж хийж байгаа ардын гарах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Мөнгө хамаагүй цааш сурчлагын зац хамгийн өндөр дүнгээр цацаа тийм хамгийн дээд нь $50 байхгүй. $50 шалахгүй дээ. Шалахгүй дээ. 100 орчим нэг өдөр daily spending гэж байна. Тэнгүүд миний одоо юу гэдэг 18 оноос 19 оноос хойш би яг л юм тэр юмгүй хийж ийн одоо хүртэл хийсэн л. Тэгвэл бид нар манай Монгол болохоор одоо Сингапур, Таиланд, Хятад энэ улсууд ч тийм 24 цаг бид амьдэрдэг. 24 цаг яг ажиллаж чаддаг. Тэнгүүд бид нар нэг оройны 12 цагаас өглөөний 9 цаг автоматикаар шууд ажлын чадамж болчихж байгаа байхгүй. Худалдаа хийж болгоо. Гэхдээ би зүгээр сонирхоод л өнгөрнө. Эсвэл нэг хараад л өнгөрнө. Гэхдээ шөнийн цагаар дийлэхэд бид нар үзэхгүй байхгүй. Тэнгүүд энэ бид нар зарцуулж байгаа $50 нь 24 цаг $50 гэж юм байна гэсэн үг байхгүй. Сурчлагаа явж хийснээс дуусах хүртэл 24 цаг гэж тоолоод $50 гэж заасан байдаг. Тэгвэл бид нар 24 цагаас 9 цагийн аваад хийчих юм бол $50-аас бид нар зарцуулалтыг мөнгө хэмнэж байна. Нэгдүгürt хэмнэж чадсан. Тэгээ хэмнэж чадах юм бол маргаашийнхаа би зарцуулалтын дээр би хэмнэлтэд оруулж хийж байгаа. Та гэдэг гişин хуваалцдаг гэсэн үг тийм. $50 цагтаа. Тэгж болно. Үгүй юугаар шүний цагт бид нарт ажиллахгүй юм чинь. арай сүртлэх гэсэн ч болох юм шүү дээ. Юу вэ? Цагаа явуулах хугацаагаа зөв. За яг тэгээ бодож чи би яг үзүүлээд би за. Тэг үзчих юм бол та бүр ойлгомжтой болчих. За тэгэл бид нар энийг амар сайн хянах хэрэгтэй байхгүй хамгийн гол нь хянах хэрэгтэй. Бид нар яг юу гэдэг мета юу хүсэж байгаа юм бэ?
Мета надаас үүдэн доллар бидний засвалтын түн Мета гэдэг компани надаас өсөж байгаа мөнгө доллар өсөж байгаа. А би Метаас юу гэж байгаа гэхлээр би илүү олон контентээр хангалттай авах, илүү олон хүчтэй зас урсгал хийх юм хүсэж байгаа. Тэгээ чи вин-вин л ажиллаж байгаа шүү дээ ялгаагүй. Тэгэхээр бид нар хүсэж байгаа юм тодорхой бүр заагаад өгөх хэрэгтэй байхгүй. Миний бүх юм тодорхой байх хэрэгтэй. За карт үргэлж дефолт байх хэрэгтэй. Дефолт нь мөнгө байхгүй бэкап бас татна. Бэкап гэдэг нэг арын албаны нэг арын халаас л гэсэн үг шүү дээ. Яг урталт байхгүй бол араас татна гэсэн. За аккаунт spending limit гэсэн юм дээр те бид нар spend limit гэдэг чинь энэ бол одоо заалтаа өгөөгүй юм чинь цааш юм чинь аккаунт spend limit гэдэг чинь энэ нөхгүй $15 зарцуулалтын хязгаар гэсэн үг байхгүй. За би өдөрт $5 boost хийхэд би 3 өдөр boost хийж байгаад 3-15 гээд үржүүлээд 3 өдрийн дараа би шууд төлбөр төлнө гэсэн үг байхгүй. 3 өдөр үн төлбөргүй boost хийж байгаад 3 өдрийн дараа би нэг дөр $15 төлнө гэсэн үг. А түл энийгээ жоохон дээш өсгөх юм би бүр 50% болгож үзсэн юм шүү дээ. Одоо энэ чинь төлбөр төлөх өдрөө бүр зоож өгч шүү дээ. Автоматик гэдэг тийм. За сар бүрийн нэг Тийм. юм. Энэ дот нь болохоор өөрсдөө тийм. Тэгээ сар бүрийн нэгэнд тэгээ энэ дээр бид нар 25 боломжтой дөнгөж 25 50 75 100 125 150 175 200 гэдэг шатлаар өсдөг. Бид нар ихний чинь ийшээ 15 боломж 25 руу өсөх хүсэлтэй хүчтэй. Хүсэлтэй ч үлээгээд авчихна. Дахиад хүлээгээд авчихна. Тэгвэл асуудал байхгүй. Үгүй энэ дэр чинь юун дээр өгч юм бэ? Бороо дээр өгсөн шүү. дэдл дээр өгсөн. Тэ. За чи зүг. Spending limit дээр би таарсан юм шиг. Энэ хоёр тийшээ харчихчих яа. Spend limiting гэдэг дээр байгаа. Spend limiting гэвэл шууд орчоо. Энэ spend limit гэсэн би яг амар буруу талтай алдаа гарч. Account spend limit-ийг шууд энэ дэр үл ямар нэг тохиргоо хийхгүй хайч. Spend limiting заач юм бол бид нэр одоо юу гэдэг дүн дээрээ одоо нэг ямар нэг алдаа заадаг ч юм уу тий. Цогцод яг энэ дээр threshold дээр энэ дээр дүнгээ өгч. Энэ дээр 25 50 75 100 25 болгонгод нь 50 50 болгонгод нь 75 25 болгонгод 24 байхтай 50 болгосон ч болно шүү дээ. Дээш үрсэлтэр нэг автоматар өөр дээш 18 21 24 25 гэх юм шатлаад дээш өгсөж асуудал байхгүй. Тэгвэл яг ямар үед өсөх вэ гэдэг асуудал байна. Энийг яаж би хурд өсөх вэ гэдэг асуудал байна. Заш сурталчилгааны төлбөр байнгын тогтмол paid буюу ногоон байх үед хурдтай өснө. Дунд нь paid гэсэн төлөвлөг алдаа гарах юм бол дунд нь явж байгаа энэ өсөж байгаа явц чинь төр хугацаар саатаад явчихна гэсэн. Тэгэхээр бид байнгын paid байх хэрэгтэй болчих жоох. Бид байнгын paid байх юм бол миний анханаас хийж байгаа boost-ийн дүн дэд хязгаар тогтмол нэг дүнгээр байх юм бол баг дүнгээр ч юм уу тийм анхандаа бол $5 эхлэв. Гэт явчих зүгээр. Гэт ярилцсан бол яг үнэ пэйж хуудасны дагагч нэг чухал биш болж байгаа юм. Борлуулалтын салбарт. Борлуулалтын салбарт пэйж хуудасны дагагч чухал биш. News feed дээр би заш туршлагаа явуулах чухал. Энэ чи заш туршлагаа явуулах чухал. Энэ пэйж хуудсыг гаднаас нь харлаа гэхэд дагагчийн шууд ингэж харж мэдэж боломжгүй явж байгаа. Эсвэл тэ бүр ингэ тааруулж зөөрч дагагчийн мэдхгүй л би чинь хамгийн гол нь энэ пэйж хуудасны цаатлага аккаунт нь өөрөө хичнээн хүнд хүрэх чадамжтай тийм заш туршлага хийх эрхтэй аккаунт юм бэ гэдгээс л хязгаарлагдаад заш туршлагаан дээр бүх юм хийгдэж явчих жоох. Хамгийн чухал нь пэйж хуудас чамаатай эд аккаунт заш туршлаганы хаягч гэсэн хамгаалалт болчих. Энийг хөгжүүлэх хэрэгтэй болчих. Тэгээ нөө дийлэнх тал дээр хүмүүс тэгж ярьдаг шүү. Boost poster бол boost-ийг нь буруу шүү. Boost poster хийгээр ads manager хийж байгаарай гэдэг ч юм уу нэг тийм юу байдаг. Гэтэ би бол boost post-ыг бол буруу гэж хэлэхгүй. Boost post-ын дээр чи
бүх аудиос тохиргоогоо үүсгэсэн, дефолт мессеж үүсгэсэн бүх юм шиг байх юм бол чи ороо зүгээр publish гэдэг бутон дагнал болоо аахгүй. Анхнаас Ads Manager дээр бүх тохиргоогоо бэлдсэн байхад чинээс бүх тохиргоонууд үүдээ ол чи бэлдсэн аудиенс чи өөсө бэлдсэн аудиенс гарч ирэх ёстой. За эрдэнэ цэцэг гэдэг би энэ Remax App Boost гэдэг би энэ аудиенсыг анхнаас үүсгэсэн байсан юм аа. Энэ л хангалттай явдаг. Энэ одоо цагт яг тохиромжтой. Миний аудиенс гэдэг гэх юм бол би энийг сонгож аваад хугацаагаа тохируулаад би бүүстэ хэлж бол. А тэгээд дефолт мессеж чинь өөрөө ичээс чинь цаанаасаа бас тохируулаад өгч штеп. Энэ чинь яг бизнес суит дээр тохируулаад өгч. Тэгээд дефолт мессежийг тааруулаад холбож өгөөд за автомат хариулж ойлгомжтой. Тэгвэл амар өндөр дүнгээр бүүстлээд идэх хүмүүст хүрээд идэх send message-тэй баттан дээр даасан чинь өөдөөс нь англиар яриад хүмүүс ч ойлгохгүй. Үр дүнгээ тавиаддаг энэ дээр бид нар тодорхой монголоор нь хариултаа. Тэгээ энэ хариулт чинь нэгсэндээ та хэд уцаар ярьж байгаад яг л ялгаагүй шүү дээ. Та хэд төлж шүү дээ. Хүнтэй уцаар ярихдаа хоолооцож ярих уу? Бодлолтын тактикуд байх шүү дээ. Би юу гэх вэ? За ерөнхийдөө бол чатбот гэж ойлгож болно. Гэхдээ энэ автомат хариулт гэхгүй энгийн бүүстэнд тохиолдог. Тэгээ энийг яаж өгөх үү гэдэг дээрс та юунд төлж өгөх вэ? Энэ хүн үнийг мэдмээр төлбөр үнэ харна гэх үү? Эсвэл утсан дугаар хаана бичих вэ? Утсан дугаар эсвэл өгүүлбэр цуг авах уу? Хүсэж байгаа мессеж яаж өгөх гэдэг дээр л маш сайн ажилласан. За тэгээд boost post бол ингийн угсаа бид хийх боломжтой зүйл. Хийсэн тохиргоон дээр л шууд boost пост л гэсэн үг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр тохиргоогоо солих шаардлагагүй зүгээр boost дээр л яс boost постоор хийж бид л хугацаа авчихсан. Тийм. Хугацаа авч. Эсвэл анхан шатны мөнгө юу гэх тийм метод дээр ерөөхдөө бол анхан шатны мэдэхгүй гэхдээ картыг л халбиш мэддэг мөнгө үрж үзмээр байх юм бол окей асуудал чи миний бизнесээр орж гараад сурчлага хийгээд мөнгө үрж үзэх би бол чөлөөтэй бизнес واخгүй гэдэг метод хүлээж авч байгаа шүү дээ. Мөнгөчл авч байгаа шүү дээ. Тэцэс мөнгөчл авч байгаа байхгүй. Тэгэхээр алдаа баг гаргасаа л гэж үзэж байна. За энэ дэтлэх нь гол гэж байна тийм. Яг юу хүсэж байгаа? Би чи дээр голыг би яг юу хүсэж байгаа тийм. Би яг ийм байдлаар зас сурчлага явуулах юм уу? Ийм байдлаар зас сурчлага явуулах юм уу? Лидс дээр ингэж харагдах юм уу? Одоо тэр доорн sign up гэж харагдаж байна тийм. За sales дээр болохоор call гэж харагдана. Ийм байдлаар явуулах юм уу? Энийг ингээд дараад ингээд нэг удаа ингээд тааруулаад харуул яг бүх юм ойлгомжтой байгаа байхгүй. Би энэний зар сурчлага ямар байдлаар хаягдах вэ хүнд. Тэгвэл би энэ чи яг ямар санаатай ямар айдиатай би чи зар сурчлага байршуулах вэ? Энэ ихтэй newsfeed гэдэг маш олон зар сурчлагатай нэг л удаа яваад өнгөрөв. Тэр дунд нь яаж торгож үлдэх вэ? Хүмүүс нэг эцэг тийж болоод байна. Заавал үзэх ёстой хүнд нь авчид үзүүлт юм шиг. Таамны зар хувцсны зар сурчлага үзэх ёстой заавал үзэх ёстой юм шиг. Тэгээ энийг чирж ирэх болохоор энэ бүүст амар муу явчлаа. Гүүштэй энэ чинь нийгмийн байр суурь, гадаад орчин, сая чинь тэр нэг ийм амар хүнд хэрэг гарлаа шүү. Энэ хүнд хэрэг яатал маш олон ийдүүд дарагдаж байгаа. Маш олон компани ажил дарагдаж байгаа. Хинч тийч акцент авч анхаарал тавих бол бүх зар сурчлага түр хойшин тавьж байгаа шүү. Нэг секундын нэг ийм зар сурчлагынх нь ардталтай хичнээн минутыг алж байгаатай зэрэгцээд өчтөчнөө байгууллагын компани эцэг тэр хүн алаад сууж байгаа байхгүй. Тэгээ алаад сууж байгаа даа биш. Тэр дэлгэцнийхээ ардтал зүгээр л юм санаанд зүгээр л өнгөрөөж чинь. Тэр бидний ч гэсэн төлбөр цаана урсаар мөртлөө зар сурчлага явсаар 20 цаг хугацаа яваад зар сурчлага яваад хүмүүс нь үзэхгүй байх чинь. Тэгэхээр нийгмийн бай. Үзээд байгаа нэг гарч ирдэг. Үзээд байгаа нь? Тийм тийм. Одоо жишээлбэл сая юм тэр чинь айгүй олон бизнесийг дараад байна гэж. Тэгэхээр тэр чинь тэрийг олон хүн үзээд байгаа учраас боснууд нь харагдахгүй байгаа гэсэн. Үгүй та ерөнхийдөө хайлтын систем дээр нэг удаа тэр яг тэр чиглэлийн ерөнхийдөө хайлтын систем дээр юу гэдэг нийтлэлийг үзчих юм бол таны үзсэн нийтлэлтэй төстэй нийтлэлийг дахиад тань сажиж тийм. Дахиад тань санал болгоо. Nähtэ тийм зарчим ажиллаж байна. Дахиад тань санал болгоо. Би нэг гинт хэрэг холбогдолтой мэдээлэл үзсэн бол дахиад танд ийм ч бас гинт хэрэг байна. Дахиад ийм байна, дахиад ийм байна. Бидний санал болгоо авчихсан. За тэгээд тэгэхээр boost post бол ерөөсө буруу юм биш шүү. Энийг хэрэг үнэхээр чаддаг юм нь ойлгомжтой байх юм бол бид энийг хийж болно. Ямар ч асуудал байхгүй.
Ээж миний шигтэр болохоор бид нар энэ ч байгаа зарим деталь ажлуудыг бид нар илүү дэлгэрэнгүй тодорхой хийгээд явах боломжтой гэсэн. Энэ дүү чухал буст постор хийж байгаа. 2.4 мянгаас 7 мянган хүн үзснээр гэсэн чинь Улаанбаатар хотод тэдэн мянган хүн амьдраад тэдэн мянган хүнийх нь тэдэн насны 2.4-өөс 7 мянган хүн бид зас сурах гэдэг. Тэр зас сурахны хүмүүс нь яг үзэх үү гэдэг асуудал. За тэгвэл гэтээ би за энэ дараа тэрнийхэн дараа шиж. За эйдс менежер ороод ирж байгаа бол та эйдс менежер зас сурах хийхээс өмнө аккаунт overview хийх заавал шалгана. Аккаунт overview хийхдээ та хэдийн алдаа дутагдал гарсан. За энэ score оноо 100 оноо гэдэг нь ажиллах ёстой 100% оноо чи хэдэн хувьтай байна. Ямар алдаа гарсан байна? Ямар алдаанаасаа татгалцсан. Цаашаа хөлийн зөвшөөрөг явуулсан энэ үед ойлсон гэж бүх чеклист гараад ирнэ. Тэгэхээр бид нар 100% байж ерөөдөө зааш суучлагын чинь 100% гүйцэтгэх шүүл гэсэн ойлгомжтой шууд утгаараа шүү. Ямар ч юм юу тийм 89 байхдаа зүгээрээ 99 байхдаа зүгээрээ биш. 100% байхдаа 100% гүйцэтгэж шүү. За менежер автоматик гэдэг энэ зүйл бас хамгийн сүүлд энэ өнгөрсөн жилийн 11 сараас ажиллаад эхэлсэн байна. 11 сар 9 сараас хаваад ажиллаж эхэлсэн байна. За энэ бол нөө advantage гэдэг юм advantage нөө өөрсдөө би тэр хүргэж байгаа аудиенс дээр нэмэлтээр advantage гэдэг юм ажиллаад эхэлчихэж байгаа байхгүй. Яг л түрүүний хийсэн юм нэг сажстад танахтай төрлийн ижил төрлийн зар сурталчилгаа хүргэсэн хүн дээр нь бид чивч явж танаа зар сурталчилгаач хүргэнэ. Танахыг биш мөртлөө өөр төрлийн тэмдэг үйл хөдлөгч юм уу ажил техник байр орон сууцны зар сурталчилгаа үүсгэн хүмүүс бид нар шууд араас нь танаа зар сурталчилгаач хүргэнэ. Та энэ тохиолдол ерөнхийдөө асах боломжтой. Энийг цааш нь дэлгэрүүлээд ингээд судлаад уншаад үзвэл бүр урт юм байна. Бүр урт юм байна. Ерөнхий ойлголт тийм. Та энэ дээр хөлийн зөвшөөрөхгүй бид нар ингээд чеклистүүдэ бүглэх хэрэгтэй байхгүй. За creative формат чинь тийм бид нар одоо юу гэдэг авчныг 1920-д бид нар хэмжээтэй би бичлэг оруулах гэсэн чинь бичлэг өөр 1080 харьцаатай яг юм бай. Тэр дөрвөлжин бичлэг орчижээ. Яг энэ яг бол тийм бат нь хана байших бол текст нь харагдах болов 100% үзэгдэх болов гэдгсэн чинь цаанаас нь болохоор яг ийм нэг тодорхой байших цэвүүдтэй яг байших цэвүүд дээр нь форматыг хөврөгж хийхэд байшилтыг хийхэд зөвшөөрөхгүй гэдэг дээр бид нар санал болгож байгаа. Тэгээ одоо юу гэдэг буугүй орсон юу гэж чинь дуутай болгож юу гэдэг ч юм уу те. Тэгэхээр Facebook-с цаанаас юм санал болгосон юм бид хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. За тэгээд хөрөлтийн асуудал байна. За тэгээд цаг хугацаанд босон төлөх гэж хаснаас чи автоматикаар татахгүй юу гэдэгт бид төлөв зөвшөөрж асуудал байна. Энэ бол үсэл яг аппликейшн асуудал. Бид чеклээ л явуулж байна. За дараагийн дээр нь болохоор за бид нар буст хийхэд бол хамгийн эхлээд биллинг хэсэг дээр бид нар за яг хэр чадамжтай аккаунтын карта холболоо алдаа маад юм бүх юм чеклсэн байх ёстой. Тэрнийхээ дараа аккаунт overview хэсэг дээр бид миний аккаунт яг ямар төвшин дээр явж байгаа гэдгийг мэдэх ёстой. Шинэ нээсэн аккаунт бол тэр юу гэдэг нэг current balance гэдэг хамгийн threshold нь $2-тай хамгийн дээд нь $50 өдөрт бүрслэх хэрэгтэй тийм л аккаунт гэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг дэш өсгөх ёстой гэсэн. Энэ өдөрт юу гэдэг $4,000-аар бүрслэх хэрэгтэй. Payment threshold нь $330 хүрсэн аккаунтууд байна. Бүр тулцсан гэсэн үг байхгүй. Би $330 хүртэл би зар сурталчилгаа хийсээр л байна. Нэгсэндээ би их борлуулалтаа би ашиг авч дараа нь би төлөвлөлт гэдэг сонголт. Утасны дугаараар ярих дараа тал бүрчгүй гэсэн. Тэр бид энийг өсгөсөн бид нар даваа талтай гэсэн. За түр зар сурталчилгаа яриад орж ирж байгаа. Awareness traffic engagement leads promotion sales гэсэн энэ 6 төрлийн хүмүүс гараад чана. Тэнгүүт юу ч юмтэй мэдхгүй зүгээр л нэг их мэдгч нэг хүн гарч engagement-ээр борлуулч аим сайн гэж хэлдэг. Үргэлж дандаа хүмүүс engagement-д борлуулалт аим сайн.
Энэ чинь бүгдээ өөрсдийн гэсэн юм юутай байгаа. Бид эмчээ аавнс болохоор би хандлтыг цуглуулах тийм аль эсвэл миний үйл ажиллагаа болон үйлчлэгээ миний бүтээгдэхүүн хэрвээ зах зээлд нэвтрээгүй шинэ бүтээгдэхүүн болвол би аавнсаа эхлэж танилцуулна. Аавнс яагаад хамгийн дээр байгаа нэгдүгээрт байгаа. Эхлээд энийг танилцуулах, таниулахад ордог. Ямар ч үйл ажиллагаа, маркетинг үйл ажиллагаа гэсэн таниулах шат эхлээд явдаг. Тэгэхээр аавнсыг хийх юм тэмэл үүрэгтэй байхгүй. Энд чинь заавал 100% танаа мета 100% танд борлуулалт хийх юм. Мета 100% үйл ажиллагаарч дэмжих хэрэгтэй байхгүй. Энэ өстө хийх хэрэгтэй надад хийх хэрэгтэй. Тэгээ аавнсыг тийм ерөнхий бол тийм үүрэгтэй. Трафик болохоор илүү яг тийм үзэн харсан хүмүүсийн чинь баттон дээр дарж дуудаж авч явж чат руу чинь шидэх, эсвэл вебсайт руу чинь шидэх, аппликейшн руу чинь шидэх ч юм уу те босод сувгуудыг чинь дэмжих тийм зорилттой гэсэн үг байхгүй. Эсвэл танах вебсайтээ эсвэл ландинг пэйжтэй энэ вебсайтын энэ ландинг пэйжийг үзүүлээд бид зарц сурталчилгаа хийгээд борлуулалтаа дэмжиж гэдэг нэг тийм хажууд байна тийм. Богино хэмжээний жижиг вебсайт хийсэн. Вебсайт нэр мэдээлэл байршуулаад ороод нэг клик дараад үргэлжлүүлээд дараагийнхаа алхмаа хийгээд та мэдээлэл авчираа. Эсвэл форм бүхэн мэдээлэл авчираа. Алхмууд. За ингээд бид бол борлуулалт дэмжээжүүд яага борлуулалт дэмжээдэг гэхлээр дэмжээжүүдийнх нь систем нь юу гэхээр яг хандлагын видео үзэлтийн өсөлтөө. Тэгээд дээрс нь одоо пост дэмжээжүүд гэж таарч ийн видео вьюс